Би нэг юм ярихаар нэг өөр. 40 хөгжлийн бэрхшээлтэй 40 өөр зүйл ярихаар нэг өөр. 40 хөгжлийн бэрхшээлтэй хүн төчүүлээ цуглаад тулгамдж байгаа 40 асуудлаа яриад тэр дундаас гол зүйлээ гаргаж ирээд 40-оос 4 асуудал ч юм уу те нэг асуудал энэ үнэхээр хамгийн нэн тэргүүний асуудал нөгөө 39 асуудал нь дараагийн асуудлууд юм байна гэж хуваагаад тэгээд энийгээ төчүүлээ шийдвэр гаргах төвшний хүмүүс нийгмийн масс руу чиглэсэн худалдаа авирал жилгээ тэгээ кино үзүүр ер нь бүх л чиглэлд нийтийн тээвэр энэ бүх чиглэлд өөрсдийнхээ зөв ойлголтыг төрүүлж чадах юм бол зөв ойлголт төрүүлэх гэж хийж байгаа зүйл маань өөрөө нөлөөлөй ажил. Тэгээд тэрний маань үр дүн нь юу юм бэ гэх юм бол нийгэм бид нарыг зөвөр ойлгоод бид нарыг энэ хүн чинь надтай л адилхан юм байна. Надтай л адилхан хэрэгцээ шаардлагатай юм байна. Би болон би физиологийн хувьд яг ижилхэн юм байна гэдгийг ойлгож авч чадварч гэмээр тэр нөлөөллийн ажиллагаа нь маань үр дүн. Төслийн үр дүн маань бол ерөөхдөө сонгоныхын дунд хэмжээд 29 ерхий боловсролын сургалт байт юм лээ. Тэрнээс 4 нь бол хувийн сургууль. Тэгээд 25 ерхий боловсролын сургуулиас 3 сургуульд бол хөдөлмөрлөлт сурдаг. Тэгээд тэр сургуулиудаа бас өөрийнхөө нөөц боловсролд тулгуурлаад хөдөлмөрлөлтөй хүүхдийг сурах хэрэгтэй. Бусдын адил тэгш боловсролд ингээд суралцах хэрэгтэй гэдгийг зорилгоо болгоод хөдөлмөрлөлтөд сургаж байгаа бас тэр сайн жишээ бол бас илэрсэн байна. 6 сарын хугацаанд ингээд менторинг хийх одоо тайлгаа бичих одоо ингээд нөлөөлөл ажил ингээд ийм шатараатай сургалтад сууж байгаа. Эндээс бид нар маш их мэдлэг чадвар болж авч байгаа чинь менторинго хийхэд бид нар за ингээд төслөвч за яг менторинго хийх гэж яалж яг бас яаж хийх ёстой, ямар зүйлийг анхаарах ёстой, юун дээр ажиллах ёстой, арга зав ямар аргуудыг хэрэглэж болох юм гээл маш олон мэдээллийн өмнөх сургалтуудаас авсан. Одоо энэ сургалтууд болохоор бид нар менторинго хийцэн тэгэнгүүтээ одоо нөгөө хамгийн чухал ийм сайн туршлага илэрсэн байна гэдэг мессежийг дээд яг шийдвэр гаргах төвчний албан тушаалтанд хэрхэн хүргэх вэ те тэр арга зам тэр аргуудыг суралцж байгаа. Тэгэхээр бидний ажилд одоо яг нөгөө олж авсан туршлага ийм сайн туршлага байна. Энийг ингэж болох юмаа гэдэг зүйлийг шийдвэр гаргах төвчний хүмүүс хүрэхэд бол маш чухал сургалт. Одоо л нөлөөлөл арга хэмжээний сургалт бол маш чухал сургалт байгаа. Хөгжим бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо сурахад одоо шатны төрийн байгууллага одоо жишээлбэл цэцэг дарга нар одоо багийн цэцэг дарга, сумын цэцэг дарга нар одоо ямар одоо хуулинд бол заасан үүрэг байдаг. Тухайн хүмүүс төлөөс үүрэг одоо тухайн орон нутгийн хүүхдүүдэд одоо сургуульд хамруулнаа гэсэн байгаа хамруулалтаар ажил хэрэгжүүлнэ гэсэн үүрэг нь байдаг. Тэр үүрэг заалж байгаа нь хэрэгжихгүй байгаа. Тэгээ тэр талаар яагаад хэрэгжихгүй байгаа эсвэл одоо хэрэгжид ямар одоо саад бэрхшээл учирдیں۔ Хөрөнгө мөнгө мөн эсвэл одоо нөхцөл орчин нөхцөл эсвэл хөгжим бэрхшээлтэй хүүхдүүдээс хамаардаг гэж магадгүй. Тэр талаар ерөн судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд бол ер нь бол тэр хуулийн заалт ер нь хэрэгждэггүй нь болохоор энэ бол хүмүүс нь тэр заалтыг анхаардаггүй. Сонгуулийн орон нутгийн удирдлагууд ер нь солигдсон байгаа. Энэ тал дээр нь одоо тэр хүмүүс одоо дөнгөж ажиллаа эхэлж байгаа болохоор энэ дөнгөж ихнээс нь хөгжим бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар ойлголт өгөх. Одоо хөгжим бэрхшээлтэй хүмүүс одоо сургууль сурах ерөнхий болсон эзэмших юм бол нөтөөс маяг энгийн сургуульд одоо энгийн хүүхдүүдээс сурах юм бол одоо ямар үр дүнтэй вэ гэдгийг ойлгуулж ер нь тэр талаар ер нь ихнээс нь ажиллах болгох гэж бодоод байгаа л да. Монгол улсын хэмжээнд шашны боловсрол эзэмшиж байгаа хүмүүс суур боловсролоо бас эзэмших ёстой байна гэсэн энэ одоо дуу хоолойг л одоо нийгэмд гаргахыг зарж байгаа. Тэгээ 2015 онд бас 120 хүүхэд нийт гэрт рүү сурахаар явсан. Энэ жил ч гэсэн бас нэг 80 хүүхэд явах гэж байгаа гэсэн ийм мэдээлэл. Энэ бол тэр хүүхдүүдийн буруу биш. Үнэхээр одоо өөрснийх нь эрхийн асуудал хаан сурах хаан юу юм. Хамгийн гол нь бидний хийж байгаа зүйл бол энэ хүүхдүүд ерөнхий боловсрол эзэмших ёстой, суур боловсрол эзэмших ёстой гэдэг зүйл дээр нь мониторинг одоо хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бас одоо бид нэр энэ хүүхдүүдийг суур боловсрол эзэмшүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг бас шатанд хийх хэрэгтэй юм байна. Хуульд заасан төрийн захиргааны байгууллагын хариуцах, боловсролын байгууллагын хариуцах, цэцэг даргын хариуцах, шашны байгууллагын өөрсдийн бас одоо суур боловсролыг эзэмшүүлэх хариуцах маш олон эрхүүд байна. Энэ эрхүүдийг одоо мэдрүүлэх ийм зорилготой үйл ажиллагаа явуулж. Энэ дээр бас ерөнхийдөө нөлөөллийн үе шатуудыг ямар хүнд хийх үү, ямар мессежийг хүргэх үү, ямар сувгаар хүргэх үү гэдэг энэ зүйлүүдийг маш нарийн одоо мэдэж авлаа. Ерөнхийдөө хэнд хандах уу, ямар мессеж өгөх үү гэдэг ингээд энэ болгоныг мэдрээд ганцхан өөрсдийнхээ туршлага дээр биш маш олон нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн туршлагаас суралцж байгаагаараа бол онцлог. Тэгээд ер нь нөлөөлөл гэж юу вэ? Нөлөөллийг яагаад хийх хэрэгтэй вэ? гэдэг маш сайн ойлгож авсан.
Тэгээ нөлөөлөхэд ямар үе шатууд байдаг. Ер нь арга зүйн ийм сургалт болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биедээ амьдрах талаар бид ийм байдаг шүү, ийм эрхтэй шүү гэдгээ бусдаас таниулах, мэдрүүлэх ийм зорилготой нөлөөллийн ажлуудыг хийдэг. Тэгээд энэ сургалтаар нөлөөллийн ажлаа бүр илүү сайн мэдээд авсан ба баяртай байгаа.